Энэ бүх новшийн зүйл цагаан сарын яг дараахан болсон юм. Хөдөө байдаг ах эгч нартайгаа золгоод хотод шинийн дөрөнд ирсэн юм. Гэртээ хийх юмгүй удаа сууж байлаа. Зүгээр сууснаас хүнтэй танилцъя гэж бодоод утсаасаа тэмдэрлүү орлоо. Олон огтудаас гарч байгаад нэг охиныг онцгойлон зүрх дарав. Тэгсэн тэр надад харин эхлээд зүрх дарсан байсан юм байлээ л дээ. Тэгэд бид хоёр 7 хоног шатлсан. Би биэндээ их таалагдсан л та. Тэгээд нэг өдөр кофе шопт болцоор болсон юм. Зураг шигээ сайхан бүсгүй байлаа. Жаал юм ярьсуулаа. Бид хоёр би биэндээ нэлээд уусч байлаа. Учир нь бид хоёрын сонирхол яг ижилхэн байсан юм. Ярьж ярьсны эцэст цаг чорой боллоо. Кофе шопоос гараад бид хоёр алгаж байлаа. Тэгтэл тэр хоёулаа манад очив л доо. Манад хүн байхгүй би ганцаар хоног гэдэм байна. Танах хаана юм гэж асуусан чинь манайх цайз 16-ын цэргийн оршуулгын хажууд гэдэм байна. Би ч ихэнтэй хайж байсан болохоор дуртай юм болохоор тийгээд хамж гарвал түүнийг дагаад алгаад л байлаа. Урд нь хизээж явж байгаагүй сонин газруудаар алгаж байлаа. Эцэст нь түүнийг гэргийнх нэгэн газар орж ирв. Ороод сууж байтал тэр ус буцалгаад дүрдэг цай хийгээд өгөв. Баярлаа гэд амсдал хүсэн цань хөвгөтөн байлаа. Би гайхаад юу вэ гэж бодоод айжиглав. Тэр юу ч дууралгүй нойлын гөрөө рүү оров. Би түүнийг нойлд орох зур түүний шинжих гээд алт гэрийг нь харж байтал нэгэн зүйл нүдэнд тосов. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Тэдний ширээн дээр хальсалсан тал банан байв. Би шууд л хамаг мэддэг тарин уншаад тэднийгээс хумгүй зовтон гарав. Би гүгээд л байлаа. Нилийн гүйж байгаа тэдний байр руу эргэж хартал тэр балкон дээрээс намайг харж байсан юм. Энэ цагаас хойш тийм дээрээр охинтой танилцгаа болсон юм.